They had a foretaste of the fearlessness of the day to come. Ирэх өдрийн тэр хатам зоригоос аль хэзээний амтарч эхэлж байсан. Amen. Ойлгож байна уу? Oh, so we can be in Egypt. Тэгэхээр бид нар Египтэд байхдаа And we can have a foretaste of the day to come. ирж байгаа өдрийг амтарч болсон. Amen. Ойлгож байна уу? That's why from time to time in your life, Тийм учраас та амьдралын тодорхой үеүүд God can move. Бурхан хөдлөн And suddenly, гинт you taste something та нэг зүйлийн амтыг мэдэрнэ. which is greater than what you have. Одоо байгаагаас ч илүү тийм зүйлийн амтыг Бурхан танд өгсөн. Sometimes at home, Заримдаа гэртээ байхад you just pray. зүгээр залбирч та And suddenly, гинт in the middle of the prayer, залбирлын чин донд something catches you. гинт нэг зүйл таныг барьж авах. What is it? Энэ юу вэ гэхээр It's the foretaste of something which will come. ирж байгаа зүйлийг танд Бурхан амтлуулж байна гэсэн. Sometime in the church, Заримдаа сүмд in the worship, бүр магтаал донд even if the worship is not okay, тэгээд амар муухай магтаад байсан ч Suddenly. гэсэн гинэт in the middle of the worship, яг магтаж байтал God is there. Бурхан гинт тэнд байгаа. And we touch something. Тэгээд бид нар яг нэг юмд хүрдэг. And after that we think, what was that? Тэгээд бодно сайн нэр юу болчихвоо. Let me tell you, Би танд хэлье. it's a foretaste of what is on the way. Ирж байгаа зүйлсийг л та амтарч байна гэсэн. Are we me? Ойлгож байна уу? Because God wants to tell us that there is something on the way. Бурхан угаасаа хүсэж байна нэг зүйл ирж яваа гэдгийг хэлхийг So хүсэж. from time to time, Тэгэхээр тийм цагууд ирнэ. in church or at home, Та сүмд байсан ч гэртээ байсан. you don't expect it. Та бүр тийм юм болно гэж бодоогүй байгаа Suddenly шүү. He's there. Гинт тэр үрээд. One day you read the Bible, Та нэг өдөр Библийг уншиж байтал and suddenly гинт God speaks to you. God Бурхан touches ярьж your heart. зүрх сэтгэлд зөвхөн. What is it? Энэ юу? It's a foretaste of what is to come. Ирж байгаа зүйлсийг л Бурхан танд амтлуулж Why? байгаа гэсэн үг. Яагаад? Because He wants to prepare us. Тэр биднийг бэлтгэхийг хүсэж байна шүү дээ тэр өдөрт. So in Egypt, Тэгэхээр Египтэд they had a foretaste of the promised land. амлалтын газрын амтыг амталж байсан юм аа. Are you with me? Ойлгож байна уу? Yeah. Амталж эхэлж байсан. Then when the day will come, Тэгээд тэр өдөр ирэхэд and you are in that day, тэгээд та тэр өдөрт ороход suddenly you will remember, та гинт санана. oh, Аа, this happened to me 5 years ago. I remember. энэ чинь нэрээ 5 жилийн өмнө би нэг амссан Ой, шүү дээ. I was in my bedroom. Би унцныхаа өрөөнд байсан. I was laying in the bed, Би орон дээр and хөвтөжсэн. I talked with God. Би бурхантай ярьж байсан. And the same atmosphere which is here Яг was there already энд then. байгаа уур амьсгал яг тэгэхэд байсан. Тэр яг мөн биш дээ. Amen. Ойлгож байна уу? You know, many years ago, Олон жилийн өмнө I didn't even know what worship was about. бүр магтаал гэж юу болохыг мэддэгчгүй байхад I had no clue. би бүр магтаалын But I did my best ойлголцгүй байхад би ингээд байдгаараа to sing for чармаагаад түүний төлөө дуулах гэж оролдож I байсан. remember one day Би нэг өдөр би аюулгүй I was alone санагдав. in the church room. Би сүмийн одоо өрөөнд ганцаархнаа I was the байсан. pastor, Тэгэхэд би пастор and I байсан. sat at the piano, Тэгээ би нэг төгөлдөр хуурын and I дээр thought суугаад I will sing a song for him. би ерөөсө түүн зориулаад дуулъя Led the гэсэн. piano, Огсон. sang alone in the room. Ганцаархнаа тэр өрөөнд ч тийм ээ. God came, Тэгсэн чинь бурхан ирсэн. and when I woke up, Тэгээ би сэрж байгаа шүү дээ тэгэхэд чинь. 1.5 hours had gone. Би цаг 30 минутын дараа баг ингэ сэргсэн энэ. For me, it was like 1.5 minutes has gone. Миний хувьд болохоор бурхантай уулзсан тэр уулзалт нэг минут 30 секунд л болсон юм шиг байсан. I did not know what happened. Би яг юу болсныг But мэдээгүй. today, with what I know, Харин одоо бол би тэгэхэд юу болсныг it was a мэдээ. foretaste. Аха. Тэр Are you үл with me? бурхан надад амтыг өгч I ирсэн байна. tasted something very shortly. Тэр маш жижигхэн богино хугацаанд Enough би нэг амсцсан байхгүй юу? 1.5 hours. Тэгээд би ингээд сэрсэн чинь What цаг happened? 30 минут өнгөрсөн. Үгүй сая юу болов? It was a foretaste. Энэ бол бурхан надад ямар нэгэн зүйлийг Today I know what амсуулж байсан. Харин одоо бол би мэдэнтэй And I'm hungry for more of that. За тэгээ энийг би улам ихээр авах Amen. хүсэж цангаж байна. So in Egypt, they got a foretaste. Тэгэхээр Египтэд бид нар амтарч байсан. So don't worry, even you feel I am in Egypt then. Тэгэхээр та би өнөөдөр ч гэсэн Египттэй байна да гэж бити санаа зов. I thought I was in the promised land. Би болохоор өөрийгөө амлалтын газар байна гэж бодоод I thought I was in the wilderness. Би өөрийгөө цөлд байна ч гэж бодож Because my life is difficult from time to Амьдрал time. маань ингээл заримдаа хэцүү болохоор зэрэг. No, we are still in Egypt. Үгүй бид нар Египттэй л байж байсан. But God can talk to us in Egypt. Харин бурхан таны Amen. Египтэд байсан ч ярьж God чадна. can move supernaturally in Egypt. Египтэд тэр ёр бусаар хөдөлж God чадна. can give us a foretaste of freedom. Египтэд байсан ч эрх чөлөөний тэр ёр бусын амтыг танд A амсуулж foretaste of чадна. heaven. Мөнхийн улсыг танд амсуулна. Not because
we are on our way to heaven, Зүгээр бид нар тэнд очих учраас биш. but because heaven is on the way to us. Харин бид нар тийшээ очих учраас биш. Мөнхийн ус бидэн рүү ирэх учраас бидэнд амсуулдаг юм. Amen. Ойлгож байна уу? God has such a wonderful plan for us. Бурхан бидэнд зориулсан ийм л агуу гайхалтай That's why төлөвлөгөөтэй. Jesus said, pray like this. Тийм учраас Есүс хэлсэн. Let your kingdom come. Таны хаанчлал ирэх. Let your will be done Таны on хүсэл earth тэнгэрчгээ as it is in газар дээр heaven. биелэх болтугай. Now, right here, we can have a foretaste of the Бид нар kingdom, хаанчлалыг одоо амсах боломжтой. but we will be limited. Гисэн ч бид нар хязгаарлагдмал хിവэрээ үлдэнэ. So we can taste something, Бид нар ямар нэгэн зүйлийг амсаж мэдэрлээ. but there are some limitations. Гисэн ч гэсэн тийм тодорхой одоо нэг хязгаарлалт болоок биднээсийг хаагаад байна шүү дээ. Now let me talk a little bit about that. Би яг энэ талаар нь жоохон яриад байгаа. I could use a whole evening on that. За энэ талаар бол бүтэн оройч ярьж чадна. But we have to get into the wilderness. Гэхдээ ямар ч байсан цөл рүү ормоор байна шүү дээ. Ямаар энэ тийшээ. So let me tell you about two limitations, important limitations in our Маш lives. бидний амьдралд байдаг одоо ийм чухал хоёр хязгаарлалтын тухай яриа. I'm sure you have read the Bible, Та нар Библи уншсан гэдэгт би итгэлтэй байгаа. Уншдаг гэдэгт. but if you read the Bible, Гэхдээ хэрэг та Библийг уншвал when I read the Bible, suddenly one day, эсвэл одоо би ингээд Библи уншчихъя л да. Нэг өдөр I realized нэг зүйлийг олъё. that the blind and the lame are mentioned very often. Уншхан гинт энийг юм олж харна. Сохор ба нөгөө догсон хүний тухай аюух яригдж байгааг Библиэлд дээр. No? Ойлгож байна уу? Also the lepers. Эсвэл одоо уйман өвчтэй хүний тухай аюух But гардаг the юм. two things which are mentioned the most are the blind and the lame. Ялангуяа энэ хоёр төрлийн өвчтэй хүн байна. Нэг нь сохор, нэг нь хөл догсон. You can check in the concordance. Та нар ингээ конкордансаар бүр шалгаарай. How many times the Bible mentioned the blind and the lame? Хичнээн олон удаа Библиэд The blind and the lame. сохор хүн, догсон хүн, Jesus was in the temple and the blind and the lame came to him. Сум дотор Есүс зогсож идэл сохор хүн Again and again. Гих мэтлэн. I mean, there were thousands of sicknesses. Бараг л одоо тий хаашаа бүгдээрээ өвчтөй зовлонтой байсан. The blind and the lame. Сохор хүн, догсон хүн, I believe we must pay attention Тэгэхээр бид нар энд анхаарах ёстой гэж би итгэдэг. to these two things. Энэ хоёр одоо төрлийн өвчтөй хүмүүс. Number one, blindness. Нэгдүгээрт сохор байдал. Хязгаарлалтыг ярьж байгаа хоёр хязгаарлалтыг. God has to heal our blindness Бурхан бидний сохор байдлыг эдгэх ёстой. because we need to see clearly. Учир нь бид нар юмсыг ингэж яг тод харах ёстой. Sometimes we see certain things. Заримдаа бид нар тодорхой бүдэг бадаг юм хараад байдаг бүдэг бадаг. We can have a foretaste of something. Бид нар зарим нэг зүйлийг одоо ингэж амтлах төдий мэдэрч байна. Suddenly, as we pray, God comes. Ингэж залбирч чигэд бурхан ирээл And we тийм. feel like, wow, Тэгэл бид нар when I prayed, He was there. тэгэл залбирсан чинь яг тэр эрдгийн даа. But even we have a foretaste, we still don't see clearly. Хэдийгээр бид нар ийм гайхалтай мөчүүдийг амссан ч бид нар юмсыг тод харж чадахгүй хിവэрэ байж бас болно. Sometimes in the worship, God comes down. Магтаал донд бурхан заримдаа гинт бууж ирдэг. We're singing a song, Дуулж ялаа. and suddenly it's like the Spirit is singing in our heart. Гинт миний доторх сүнс дуулж байгааг тийм ээ та мэдэрдэг. We feel like it's not even me singing. Бүр та бүр мэдэрнэ би биш энэ бол гацаагүй би биш вэ. Sometimes when the church sings, Заримдаа сүм ингээд хамтдаа дуулж something байгаа. happens. Нэг юм бүр болдсон шүү дээ. And it's like the room is full of angels singing. Энэндээ ингээд бүр тэр өрөөгөөр дүрэн тэнгэрэлж зогсоо дуулж байгаа мэд тэгж хүртэл бидэнд It мэдрэгддэг. happens in our church. Мэдрэгддэг. Манай сүмд юм болж исэн. Sometimes I open my eyes to see how many are we. Би бүр заримдаа ингээд нөө дуучмээ том их болоод ирэхээр нүдээ нэг хүшинж. Because I can hear- харах хэрэгтэй болдог. I can hear so many Яг voices. маш олон дуу хоолойг сонсоод эхэлж байгаа байхгүй юу? We sang before, we can hear angels singing. Тэгээ бүр ингээд тэнгэр элчүүд одоо дуулж байгааг You сонсож know, байна. heaven is full of worship. Мөнхийн ус чинь тэр чигээрээ магтаалаар дүүрэн штэ. Amen. Are you listening to me? Yes, sir. Heaven is full of worship. Магтаалаар дүүрэн. 24 hours a day. 24 цагаар Even there is no day, no hour in heaven. Хэдийгээр мөнхийн усад 24 цаг маг өдөр шөнө байхгүй ч гэсэн. So sometimes we have a foretaste of that. Тэгэхээр бид нар заримдаа тэр мөнхийн усын магтаалаас амталж But even we have a foretaste, we don't see clearly yet. тэгээд амталсан ч гэсэн бид нар юм Are we тодорхой харахгүй хിവэрэл байдаг. We feel something. Нэг юм мэдрээд байдаг.
Sometimes when I preach, I can feel the Holy Spirit. Заримдаа би номлож байхдаа бүр ариун сүнсийг хүчтэй мэдэрдэг. It's a foretaste. Энэ бас л амталж When you байна. listen to me, sometimes you feel your spirit is stirred. Та намайг сонсож байхдаа заримдаа сүнс чи бүр ингэ асдаг тийм үү? Something inside of you Таны wakes дотор бүр up. өстөм юм сэрдэг. That's a За foretaste. энэ чинь бас юм амталж There байна. is something on the way. Нэг юм ирж явнаа гэдгийг амталж But байна. maybe it's not clear yet what it is. Яг юу болохыг та тодорхой мэдэхгүй ээж байна. That's why God has to remove the limitations. Тийм учраас бурхан хязгааруудыг зайлуулах хэрэгтэй байна. Because Бидний what- хязгаарлаад байгаа юмсыг зайлуулах. Because what is not clear now has to become clear. Учир нь одоо бүдэг байгаа зүйлс нь тодрох ёстой шүү дээ. Isn't it? Тийм үстэй. We cannot just have some feelings and we don't know what Бид it ингээд is. заримдаг зүгээр тодорхой биш мэдрэмжүүд ингээд тэгээ яваад иж болохгүй. It's good to feel something. Мэдээж юм мэдрэн гэдэг бол сайхан. It's a foretaste. Энд чинь юм амтлаад байгаа юм чинь. But then we need clarity. What was that? Тэгээд энэ яг юу байсан талаар тодорхой харах хэрэгтэй байна. Amen? Тийм үү? So God has to remove our blindness. Бурхан бидний одоо энэ хязгаарлалт болох сохор байдлыг эдгэх хэрэгтэй. God has to remove our blindness. Бидний сохор байдлыг We must зайлуулах be able to хэрэгтэй. see clearly. Тэгснээр бид нар юмсыг маш тодорхой харж эхэлнэ. Jesus prayed for a blind man. Бурхан үгүй биш. Есүс одоо сохор хүний төлөө Actually, he залбирч prayed for байсан. many blind people. Маш олон сохор хүний төлөө Есүс But one залбирч. of them Тэдний нэг нь was healed, эдгэрсэн. but Эдгэрсэн олон хүний нэг нь not totally healed. бүрэн эдгэрдэггүй шүү дээ санаж He байна уу? saw people like trees. Энэ хүмүүс яг ингээ мод шиг харагдаад байдаг But ихэндээ. then Jesus prayed again. Тэгээ Есүс дахиад залбирдаг. And then he saw clearly. Тэгээд түүний хараад тодордог. I believe God wants to bring clarity in our life. Тэгэхээр бурхан бидний амьдралд яг ийм одоо тодорхой байдлыг авчрахыг хүсэж байна. Тодруулахыг хүсэж байна. We have carried too much confusion for too long time. Бид нар дэндүү удаан хугацаанд ийм бүрхэг байдал дотор төөрж That's байна. why I said to you yesterday, we need understanding. Тийм учраас би өчигдөр хэлсэн бидэнд ойлголт хэрэгтэй гэж. It's not enough to feel something. Бид нар Wow. ямар нэгэн зүйлийг мэдрээд вау Wow, гэж that хэлэх worship was хангалттай биш. so powerful. Үу тэр магтаал ямар гоё We need to байваа. understand what happened. Харин яг юу болцсон гэдгийг I will ойлгох tell хэрэгтэй. you. So God has to remove the limitation of blindness. Тэгэхээр сохор байдлаас үүсдэг тэр хязгаарыг бурхан үнэхээр The нураах second хэрэгтэй болж limitation байна. За хоёр дахь бидний is хязгаарладаг хүчин зүйл. lameness. Энэ бас догсон байдал, The хазгар blind байдал. and the lame Сохор, хазгар. came to him. Хоёр хүн түнлүү And he healed the blind, he Тэгээд healed the Есүс lame. аль альнийг нь эдгээсэн. What it is to be lame. За энэ хазгар тоглон гэж юу юм бэ? To be lame is this. За хазгар тоглон байна гэдэг нь I want to go there, би тийшээ очимоор байна. but I can't go there. Явж чадахгүй нэ. I want that, Би тэрийг хүсэж байна. but I can't get there. Харин би тэнд очиж чадахгүй байна. Хүрч чадахгүй байна. I believe that's why these two handicaps are mentioned in the Bible. Тийм Blindness and учраас lameness. би боддог тийм ээ яг энэ сохор хүн доглон хүн хоёр банк библиэлд дурддагдаастай And байна. God has to help us with that. Бурхан энд Amen. үнэхээр бидэнд туслах хэрэгтэй. God has to give us clarity Бурхан бидэнд тод харааг өгөх ёстой. so we don't only feel certain things, Тэгсээрээ бид нар зүгээр юм мэдрээ but we зогсохгүй. become so clear. Маш одоо юмсыг тодорхой хардаг болно. Amen. Without clarity, we cannot take decisions. Бидэнд ийм тодорхой байдал байхгүй бол бид нар яаж юмсыг шийдэх вэ? Without clarity, you cannot take clear, strong decisions. Та юмсыг тодорхой харахгүйгээр тодорхой шийдэмгийн шийдвэрийг гаргаж But if you чадахгүй. are clear in your mind, Хэрэг та оюун бодолтой маш тодорхой байх юм you бол can decide, та шийдэж чадна. I want that. Би энийг хүсэж байна. I can buy that. Би энийг can buy. I can buy that thing. Би энийг худалдаж авч чадна. I want that TV set. За би энэ одоо телевизээр одоо авч гэдэг юм I уу? check the market. Дэлгүүрүүдээр явсан. So that TV, that TV, Тэгээ that олон TV. телевизүүдийг одоо But харлаа. now I'm clear. Одоо харин би тодорхой болсон. I want that Би TV. яг тэр телевизэрийг And I авна. will buy it. Тэгээд тэрийг авна гэсэн үг. This Ойлгож is how we байна уу? must be as Бид нар Christians. христчин хүмүүсийн хувьд юм байх хэрэгтэй. But we can check the market for 25 years. Бид нар Maybe I should have. Maybe I should have 25 this one. жилийн турш дэлгүүр хийсэстэй шийдэж чаддаг. Ямар телевизэр хүсээд The байгаа юм. color, I bet on this one. Тэгээд одоо энэ ч сайхан. This one is a little bit cheaper, Тэгээ энэ арай хямдхан ч but юм. not as good as this one. Гэхдээ энийг бодоход арай сайн ч юм The шиг. cheaper, not that good, or the more expensive, but better. Харин би тэгэхээр одоо үнэтэй боловч сайныг нь авах уу, үнэгүй боловч яг мууг нь авах уу гэж. Then you are just about to buy it, then a new model comes, a new Тэгээд TV comes. авъя Oh, та яа шийдтэл нэг шин Wait. байж Maybe this one is even better. Эсвэл одоо энэ гурав дахь нь бүр сайн ч юм билүү.
Make up your mind. Оюун санаагаа жаал цэгцэх Technology improves all the time. ерөөсө технологич бүр ерөөсө цаг үргэлж өөрчлөгдөнө. So if you wait half a year,